안녕하세요. 안녕하세요. 네, Солонгос улсад бол солонгосны хичээлийг үнэгүй сурдаг. 감사합니다. 안녕하세요. 안녕. 이렇게 유튜버 됐습니다. 유튜버 해도 돼. 먹고 다시 1시부터. 안녕하세요. 푸푸. 출발 그래 이제는. 옳지 출발. 선우 안녕. 안녕. 안녕하죠? 집에 가서 더 안아줄게. 저러네. 고마워요. 네. 여기 봐. 옥사님은 그래. 오늘도 친구들이랑 재밌게 놀아? 네. 원원이 있다? 오늘이? 네. 아, 글쎄 아직 잘 모르겠어. 인형 박사사 왔어, 진짜? 네. 진짜 키 마시면 많이 커야만 봤어. 수다 살짝 알아 살짝. 안녕하세요. 안녕하세요. 준이 안녕. Анхны влог давтай морил өглөө хүүгээ хүргэж өгчөөд гэр орныхаа юмыг хийчээд бэлдээд одоо солонгослынхаа сургалт руу явж гин. Тэгээ би солонгос улсад бол солонгосны хичээлийг үнэгүй сурдаг. Тэгээ манай энд Тамунас Энто гэд олон соёлт гэр бүлийн тэм төв байдаг. Тэгээ тэнд болохоор ингээд цагаачаар амьдарч байгаа гадаад иргэдэд боловсрол олгодог үнэгүй. Тэгээ бас олон төрлийн үйл ажиллагаатай амир хөөрхөн хүүхдүүд бас тэнд суралцж болдог. Манай солонгослын багш болохоор эрэгтэй багш байдаг. Тэгээ айгүй гоё нээлттэй хөөрхөн багш байгаа. Тэгээ би одоо очиод багшаа би бичлэг хийж болох уу гэсэн чинь болно штэ нээлттэй хэрэгтэй мэвэл хэлээрэй амир хөөрхөө. Тэгээ би одоо автобусны буудлын руугаа явж гин. Гадаа одоо 31 градус байна. Амир халуун. Ихтэй ер нь 34 хүрдэг. Тэгээ бараа 10 минут талхаад л ер нь хэцүү штэ. Сургалтын төлөвлөгөө хүртэл автобусаар бол 8-9 минут алхах юм бол бараг 30-40 минут алхдаг зайтай. Тэгээ би одоо нарнаас хамгаалах юм үүтэй 100 тагтай 100 болоод ирсэн чинь манай хадам ээж надад энийг хүссэн бэлгэлсэн. Уусаа нарнаас ингээ хамгаалаа гэдэг амар хуц нартай болохоор одоо энэ нар 1 минут зогсох нь шууд борлох юм билээ. Тэрнээс гадна нарших хинэ тэрээр зөндөө асуудлууд байдаг болохоор одоо энэ зам дагуу байгаа юм моднууд агаад бид нар намар хавар айгүй гоё өнгөө өрчлөлт юм шиг лээ. Тэгээ 100 бол ингээд ном ногоон. Тэгээ хэзээтэй юм гүйдэг талбайтай. Манай навчин тэгээ жижиг хот болохоор нэг тийм хүн байхгүй. Манай автобусны бодол нэг хүн байдгүй, хүн багтай, машин багтай, төгжрөл байхгүй. Нэг гоё юм. Төгжрлээ санаа зовхгүй юм да. Амар тийм стрессгүй. Яа, карманда нэг юм жижигхэн сенс авч ирдэг. Энийг ашиглахгүй болов. Тэгээ шууд хөлс борзаад өгөхгүй.
감사합니다. За автобуснасаа буучлаа. Замаараа нэг кофе шоп орж кофе авч уу гэж бодлоо. Тэгээд та сая харсан байх автобуснд баг залуу харагдахгүй бас дандаа настай хүмүүс. Тэгээд залуучууд нь хүүхд төрүүлэхгүй байгаа болохоор бас айгүй хэцүүхэн болох тал шинжтэй л байгаад байна. Одоохондоо би бол сайн мэдэхгүй байна уу гэхдээ. Манай сургуулийн төвийн хажууханд айгүй гоё кофе шоп байдیں۔ Айгүй гоё амттай. Тэгээд тэндээс кофе авахараа. Тэгээд тэндээс кофе авцаад ороход цаад яг таарна. Багшд бас нэг уух юм авчий гэж бодож байна. Өчтөр багш бас надад кофе авч өгсөн. 화면과 같이 카드를 넣어주세요. Кофе авчлаа. 안녕하세요. 시원시원시원. халуун гэд хүмүүс нэг хэрэггүй байгаа баг. Багтай байхаа. 안녕하세요. 안녕하세요. 어색한데? 이렇게 유튜버 됐습니다. 유튜버 해도 돼. 점심 먹고 다시 1시부터 3시까지 내일 이렇게 수업할 거예요. 다른 선생님하고 수업 있어요. 어떻게? 그 선생님 데려오세요. 여러분들의 꿈을 이루는데 도움을 준다. 큰 날개를만. 알았지? 그러니까 공부하셔야 돼. 아, 나 어려워서 안 해. 이거 하지 마. 아직 젊어요, 여러분. 이제 해야 될 게 많아. 한국에서 더 좋은 직장 잡아야 될 거 아니야. 그치? 만약에 일을 한다면. 어려운 일 계속 힘들고 한국말 잘 못하니까 조금 묻고 막 이런 일보다는 한국어를 잘하면 더 좋은 일 하고 또 대학까지 가면 더 선생님. 조업비 6급 받으면 한국에서 공무원 시험 볼 수 있어요? 공무원 시험은 아마 국적이 있으면 공무원 시험은 볼 수 있어요. 제가 볼 때는 5급 이상이면 다 돼요. 5급 이상이면. 네. 근데 이제 먼저 비자 먼저 그렇죠. 받아야 되는 비자. 거죠. 근데 5급 이상 있으면 아마 비자 받기도 좀 쉽지 않을까 싶어요. 비자 면접 같은 경우도 쉬울 거고. 재균, 들으면서 읽어야 돼? 아니면 읽고 난 후에 들으면서 읽어? 그건 어려워. 물론 그 정도 되면 한국 사람처럼 할 수 있지. 근데
중요한 건 빨리 보고 들으면 더 잘 들을 수 있어. 자, 봐봐. 아직 안 들었어. 그치? 여기 빨리 봐봐. 뭐에 대해서 이야기하는 것 같아? 아 몰라. 왜 몰라? 이씨. 맞아. 아, 내가 사서 줄게요. 만들어서 줄게요. 하잖아. Lahat ng naisip ko. 맞아 맞아. 알았지? 그러면 오해가 없어. 네. 오, 놈이. 10시. 내일 10시. 응. Ah, 내일 10시. 오케이? За хичээлдээ суугаад гараад ирлээ. Ингээд 2 цаг хичээл маань ордог байгаа. Тэгээ багш маань хичээл аягүй гой сонирхолтой ордог. Бид хэд одоо топкийн шалгалтанд бэлтэж байгаа 11 сарын. Тэгээ 9 сарын 2-нд бүртгэлэн эхлэх юм бэлээ. Газ бүртгүүлэхгүй бол энд чинь бас юу н хурдан дуусчдаг гинэ. Тэгээ 9 сарын 2-нд энд ирээд бөөнөөрөө нэг дор. Одоо манай энэ төвөөс бас бүртгэхэд туслаад өгчт юм бэлээ. Са багшаас нэг хэдэн юм асууад бичлээ гэсэн чинь яаралтай ажилтай байна гинэ. Дараа болохос топ 2-ын шалгалтанд би бэлтэж байгаа. Миний зорьсон зорилго бол угаасаа нэгэн цагаар зарцуулж байгаа юм чинь. Гкач Кабужа топкийн 6 оноо авнаа. Манай энэ багш болохоор олон улсын оюутнуудад айгүй их олон жил заасан тийм туршлагатай. Хичээлээ айгүй гоё задаг хгүй юу? Ер нь ойлгомжтой. Багшийн заасан юм ер нь хизэж мартдаг. Ирээд бараг жил шахуу. Үгүй жил биш юм. 9 сар шахуу одоо сургалтанд явчихж байгаа хгүй. Тэгээ амрах үедээ амраад. Тэг миний солонгослын чадвар бүр нэлээд дээшилсэн. Тэг ялчгүй орчинд нь байгуулах гэж тэр юм. Тэг би ангиас хөөхөн сая тоглоом толоо нэгт ороод. Тэг яаж сайжирсан бэ гэхээр би өдөр болгон солонгос драма үздэг. Солонгосоор нь сонсоод солонгос хадамлаар нь уншингаа үздэг хгүй. Бас солонгос гоё сонирхолтой нэвтрүүлэг YouTube-ийн гоё нэвтрүүлэг нэ тэр үздэг болохоор арай илүү сайжраад байна уу гэж бодсон нөгөө хэдээсээ. Нөгөө хэд маань бол ер нь анзаараад тахаар нэг тэгж гэртээ солонгос үздэг юм шиг байна. Тэгээ манай ангид явж байгаа хүмүүс төрөл бүрийн насны хүмүүс байгаа. Филиппиний 3 дүүнер байгаа. Одоо сургуульд солонгос сургуульд орох гэж байгаа. Тэгээ ихчнэр байгаа. Ямар улс байгаа вэ гэхээр Камбодиа байгаа, Филиппин байгаа, Вьетнам байгаа. Бас нэг Монгол 2 надтай хамт Монгол нэг 2 хич байгаа. Тэгээд Таиланд, өөрчн Хятад, Узбекистан, Узбекистан. Орон орны хүмүүстэй хамт сурдаг тэ бас айгүй сонирхолтой. Тэгээ манай багшин хичээлээ орохдоо орон орны соёлын Монголд ямар байдаг вэ? Вьетнамд ямар байдаг вэ гэд асууж босоод айгүй гоё. Харилцан яриатай ингэж гоё хичээлээ ордог байгаа. За би одоо автобусанд суух чинь. Манай автобус ирж байгаа. Энд одоо манай энэ хавийн үндэсний захын байна. Харус 15 мянга. Энэ хүнтэй 13 мянга. Харус гэдэг үнэтэй гэдэг юм лээ. Манай харус амаар ингээд өвөөгөө хөтлөө хийсэн чинь манай хадам амбар
Нэг тарс ойрхон газараас таруулсан чинь амар үнэтэй 32,000 вон үнэтэй. Таруус авч ижиллээ. Айгу том. Гэтэ амт нь бол ялцчихгүй гоё амттайсэн. Эндээ гайгүй хүндээ ороод байгаа хгүй. Монгол таруус хиттэй байгаал. Бас энэ хавцаа байна уу юу? Одоо энэ замаар чигээрээ явсаран байгаад. Надад тэнд уул харагдчихэв. Нэг уул харагдчихад. Яг тэрийг дагаа явсаран байгаад гэрлэг орчдээ. Уг нь. Тэгээ халуун талхаар амар хэцүү тий. Өнөөдөр гайгүй наргаа болохоор алхаа авчи. 19 минут автобус хүлээжсэнээс. Сүүлийн хоолнууд нь амар амтгүй за. Энэ манай энэ хавийн хоолнууд айгүй амттай санагдсан. Тэгээ солонгосчууд өөрсдөө ч тэгж хэлдэг мэлээ. Сөүлт хоол нь сөүлийн хоол амтгүй. Кино драма дэр гараад идэв штэ. Гэрийн хоол амттай, ээжийн хоол амттай. Манай бид гэр бүлэрээ ордог нэг Камжатан нэг газар идэхгүй. Айгүй гоё амттай би айгүй дуртай. Тэгж жаад дээр ээжийг нэг солонгос ирхэн бидээ сөүлт нэг Камжаттай ийдсэн чинь. Юу амар таалагдаагүй. Амтгүйс. Тэгсэн ирнэ. Үнтэй. За ер нь тэгэл 7 хоногийн хэдэн өдөртөө ингэсэл өнгөрөөч. Хичээлдээ яваад гэртээ очиод жоох юм идэ амарч агаад бүг очилгээс нь очиж авах цаг болоод тэгээд бүгээ аваад тэгээ бэжтэл оройн хоолны цагийн үеэр нөхөр ажилласаа тараад ирнэ. Тэнгүүд нь бидэд заримдаа тэгчтэй. Ер нь хөвчлэн гэртээ хооллдог. Заримдаа гадар хооллдог. Тэгээ ер нь орой болгон гарч салхичгүй южинаг тоглоулдаг. Тэгэхгүй гэрт байгаад тахаар ингээд хийх юм нь олдохгүй. Шин нойр мөрөхгүй. Байх асуудал их байдаг аа. Юу амар халуун дээр ингээд юу барай авахаар уц барай авахаар айгу гар өвддөм чилдэм байна. Гарч чирээд байна. Тэгээ байж байгаа орой южиник авахтаа дахиад уулзъя. Түр бай. За та хүүгээ авахаар явж гин. Хүүхдүүд зураг зурсан шүү дээ. Манайгийн цэцэрлэг нэг юм хөөрхөн гатнаа юм. Гарч ирж байна. 안녕하세요. 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 유진이 오늘 밥은 잘 오늘은 먹었나요? 먹었어요. 아, 어제 네. 오늘은 먹었어. 그저께까지 안 먹었는데 어제 오늘은 좀 먹었어. 네. 감사합니다. 가자. 오늘 재밌었어? 네. 위. 자. газрын дээр нь сумуулаад зэн. Эцэг ингээ гоё бичлэг хийч. 엄마 보고 싶었어 오늘? 네. 자, 가자. Төлөө явцгаа. Өнөөдөр аав нь жоохон оройтж ирнэ гэсэн.
За өнөөдөр оройн хоолндоо ийм бүтэн том дахианы махаар солонгосын уламжлал пиксу гэдэг хоолыг гэж байна. Тэгээ голоор нь хуваагаад тавьчихлаа. Уг нь хуваахгүй зүгээр бүтнээр нь хийх хэрэгтэй, буцлах хэрэгтэй гэхгүй юм. Энэ яадчихгүй том байж таараад. Тоон дотор багхгүй. Чүлэндээ давхар энийг хийн. Тэгээ уг нь бэлэн ингээд бүх юм нь байж идэг болохоор амар идэв. За, как 그냥 우유 먼저 다 넣어. 자기 넣어야지. 내가 지금. За бид оройн десерттэй хийж идэх чинь. 이거 이름 뭐지? 화채. 화채. 잠깐만. 되겠는데? 화채. 이건 되겠는데? 엄마, 응. 뭐야? 이거 뭐야? 체리. 체리. 제이? 제이. 자. 간다. 와우. 우와. 맛있어? 네? 맛있어. 맛있겠다. 맛있다. 하나, 둘, 셋. 이제 잘 섞여야 돼. 잘 섞어야 돼. 자, 이준이 먹어봐. 응. 왜 비정해? 맛있어? 얼음 들어갖고 좀 시원해져야 되는데 얼음이 없구나. 됐어. 자, 이거 먹어봐. Гоё амттай юм. Орой хоолны дараа ингээд хийгээд идчих. Гоё юм билээ шүү. Хүүхдүүдтэй хийгээд идэх. 맛있다. 맛있네. 자, 엉гол. 뚜껑 열어요. 거의 다 먹었네. 바로 먹더니. 아, 다음네. 우이! 이 누구야? 뽀뽀 나왔다. 자, 화를 셀적 있다 이 노래. 이 누구야? 뽀뽀야, 뽀뽀야. 뽀뽀네, 뽀뽀. 뽀뽀 아이 낳았어? 네. 아이 안 낳은 것 같다. 뽀뽀 좀 밖에 나가는 거 좀 싫어해. 만나오긴 대체득. 짜지. 천소 분댕이. 온디 아마르치 허르고 하츠고. 못할 거 없어. 납도 이따가 나와. 여기 있다 뽀뽀. 여기다. 뽀뽀. 이 누구 나로 하겠네. 애니메이션 дээр гардаг штэ. 여기야. энэ дээр гардаг нэг юм. 아니야. Энэ нүдийн нартай аим хөөрхөн юм итүүтэй байгаадтэй. 있다. 눈 귀엽지? 네. 멋있다. 이거 얘는 좀 거진 것 같은 느낌 있지 저기 아닌가? 아닌데? 엉덩이 그 색깔이 다르다. 자, 허리 누기. 밥 놔주고. 허리 살짝. 뚜껑 덮고 유진이. 먹어봐요. 아, 이따 알았어 가서 먹어. 알아서 먹을까? 우와. 출발 그래 이준아. 옳지 출발. 볼까요? 자 어때 만나 유진이 신신경 хараа явж гин. Тэн байн уулздаг найзан байдаг сонуу гээд сонуутай уулзсан гээд явж гин.
нь ирчлээ. Санаа. Цэцэрлийнхэн найз нь өөр би маань цуг энийгээ унаа тоглоод дээ. Санаа так 시간 맞춰서 왔네. 여전히 우도가 더 생기니까 좀 많네. 좀 보이네. 선우 안녕. 선우 안녕. 안녕 해봐. 안녕 그래. 안녕. 야! найз нь явчлаа. За нэг иймэрхүү л ингээ тоглуулж агаад явд юм да бидэд. 나뭇가지야, 나뭇가지야. 나뭇잎. 올라서, 올리고, 또 올라가서, 또 올리고. 예전엔 못 올리다니 이제 올리구나. 선우는 너 몸무게일 때 그래서 500kg짜리, 20개짜리 끌고 다녔어. 오늘 자주 붙여. найз нь гарцсан ижнэ гарч чадах байхаа энэ хоёр зааж өгч байгаа. Өөрхөн хоёр талын зогсоо. найзгатай өрөө. 자기 도와줘야겠는데? 해야지. 빠빠야. 자, 왜? 진긴 주로 마시고 가줘야 되는데. 이거 아빠가 해줘야겠는데? 아빠! 이거 내 힘으로는 못하겠는데? 유진이가 또 땄던 팀이어서. 살살해 살살. 손바닥에 물이. 이건 시돈 이렇게 타는 거야. 콩팥. биэнд тоглолцсон. Соноо тэнтэй удаа. Соноогийн хав нь манай хөлтөд тоглолцсон. Энд яг юу болоод байна? Хөөрхөн юм шиг. 다시 출발! 유진아 집에 갈까? 고쳐이 나왔다. 얼마나 맛있어. 뜰수가 약고게 무슨 그냥 이렇게 떼쓰는 게 늘었어. 어? 집에 가서 샤워하자. 자? 덥지? 네. дэлгүр орч явнаа. Ганц хоёр хэрэгтэй юм аваад. 차지. 뭐 마실 거야?
딸기 주스 이거 포르노. 아임씨 нэгдүртэй ундаа. Нэг ч хэлж гоё. 이거? 안 먹. Ёо, бүр ядарчлаа. Өглөөнөөс хойш. Халуунд бүр. Анаач. Отгоо анаа. Яаж тэгвэл? 집에 가서 더 안아줄게. 애절기 안아주겠지? 안아줘 뽀뽀겠지? 되면요. 하트. 오, 아빠 케이크 사왔네. 유진이 케이크 먹고 싶다 했어. 케이크 사왔다. 집에 가서 먹자. 예, 그래. 예. 고마워요. 옳지, 잘한다. 잘하네. 고마워요. 네. 아, 집에 왔다. 고생했어. 됐다.